Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсэн 6 үндсэн чиглэлээр ажиллаа явуулж байна. Бусад 7 хэлтстэйгээ хамтран ажиллаж байгаа. Өсвөрийн хөлбөмбөг Elite Academy гэдэг бид нар өсвөрийн хөлбөмбөгийг наснаар яаж хөгжүүлэх вэ? Мөн Elite Academy-г Азийн хөлбөмбөгийн холбооны схемийн дагуу бас хөгжүүлэх тийм үйл ажиллагаа хийж байна. Дасгалжуулагчийн боловсрол гэдэг чиглэлээр ажиллаж байна. Азийн хөлбөмбөгийн холбооны, дэлхийн хөлбөмбөгийн холбооны сургалтуудыг авч байна. Мөн өөрсдөө сургалтуудыг бас явуулж байна. Хөлбөмбөгийн холбооны D болон буцаалын сургалтууд явуулж байгаа. За, эмэгтэй хөлбөмбөг гэдээ хариуцсан мэргэжилтэнтэй байгаа. Эмэгтэй хөлбөмбөгийн болохоор Азийн хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо, дэлхийн хөлбөмбөгийн холбооны чиглэлийн дагуу эмэгтэй хөлбөмбөг хөгжүүлэх тийм сургалтууд авч байна. Саяхан батал нэг воркшоп хийлээ. УЕФА-гаас эмэгтэй лигээ явуулж байна. Багуудын тоо маань нэмэгдэж байна, чанаржиж байна. Эмэгтэй шгшээ маань өнгөрсөн жил Азийн цомын тэмцээнд ороод байна. За, дараагийн нэг чиглэл маань футзал болон эсний хөлбөмбөг. За, футзал болон эсний хөлбөмбөг чиглэлээр манай мэргэжилтэн маань мөн Азийн хөлбөмбөгийн холбооноос явуулсан сургалтуудад сууж байна. Шгшээ баг маань одоо удахгүй Азийн цомын тэмцээнд бас орох гэж байна. За, эсний хөлбөмбөгийг энэ жил анх удаага талбай байгуулж хийх анхных нь суурийг тавих гэдэг ажиллаж байна. За, дараагийн нэг чиглэл маань шгшээ баг. Шгшээ баг гэсэн чиглэл маань эрэгтэй эмэгтэй шгшээ баг болон футзалын шгшээ баг гэсэн 3 чиглэлээр ажиллаж байна. Тус үрдээ нэг 2 менежер, шгшээ багийн алба гэдэг 2 менежер ажиллаж байгаа. Мөн Японы дасгалжуулагч ажиллаж байна. Эмэгтэй өсвөр насны охтуудын шгшээ дээр бас мөн Японы дасгалжуулагч ажиллаж байна. За, хамгийн сүүлийн маш чухал манай үндсэн суур болсон Grassroots гэдэг нийтийн хөлбөмбөг гэсэн энэ чиглэлээр манай нэг менежераас ажиллаж байгаа. Grassroots болон энэ нийтийн хөлбөмбөг гэдэг дээр бол бид нар маш их том үйл ажиллагаа хийх гэж байгаа. Жишээлбэл Сүхбаатарын төлөвлөлөөр болж байгаа үйл ажиллагаа бол яг нийтийн хөлбөмбөгийн үйл ажиллагаа. Энийг Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцэх дэмжиж ажиллаж байгаа. За, тэгээд Азийн хөлбөмбөгийн холбоо, дэлхийн хөлбөмбөгийн холбооноос явуулж байгаа Grassroots-ийн хөтөлбөрүүдэд хамрагдж байна. Азийн хөлбөмбөгийн холбооны бронз гэдэг левел авцсан ажиллаж байна. Одоо 2 жилийн дараа мөнгөн гишүүн болох тийм зорилготой байд ажиллаж байна. Тус үрдээ бид нар яг Азийн хөлбөмбөгийн холбооны техникийн хилцүүд ямар чиглэлээр ажиллах гэсэн яг тэрний дагуу ажиллаж байгаа. Ажиллах мэргэжлэнгүүд маань бас мөн шалгуураа хангаж байгаа. За, жишээлбэл өсвөрийн хөлбөмбөг, дасгалжуулагчийн боловсрол, эмэгтэй хөлбөмбөг дээр Азийн хөлбөмбөгийн холбооны A болон B зэрэглэлийн дасгалжуулагч нар ажиллах хэрэгтэй. Яг тийм хүмүүс ажиллаж байгаа. За, Grassroots дээр мөн мэргэжлийн бас C зэрэглэлийн дасгалжуулагч ажиллаж байгаа. За, футзал дээр бол жишээлбэл манай FIFA-гийн футзалын шүүгч Жаргал сайхан маань ажиллаж байна. Шгшээ баг дээр болохоор 2 мэргэжилтэн, хоёулаа бас англи хэлтэй мэргэжлэнгүүд ажиллаж байна. За, техникийн хэлтс яг одоогоор 8 хүн бүтэн цагаар ажиллаж байна. Гэрээгээр бол дасгалжуулагч нар, одоо академийн дасгалжуулагч нар, шгшээ багийн дасгалжуулагч нар, эмчнэр ажиллаж байгаа. Монголын хөлбөмбөгийн холбоо 88 гэсэн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг мэргэжлийн хөлбөмбөг гэсэн юм дээр гол анхаарч байгаа юм бол өсвөр өдөрчүүдийн хөлбөмбөгийг элит түвшинд авчих гэсэн том зорилтыг дэвшүүлж ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбоо техникийн хэлцээс өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээнүүдийн бүтэц зохион байгуулалтыг бол шинжилэн баталсан байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийнхаа дагуу хөтөлбөр бүтцийн дагуу 2022 оноос тэмцээн уралдаануудаа явуулж эхлээд байна. Энэ нь бол одоо бүх тэмцээнийг урт хугацаанд бэлтгэл тоглолт гэсэн байдлаар энэ урт хугацаанд 7 хоногт нэг удаа энэ тоглолт 2 удаа багадаа 2 удаагийн бэлтгэл гэсэн тийм зохион байгуулалтаар явуулахаар юм төлөвлөсөн байгаа. Тэгээ энийхээ дагуу ч гэсэн энэ мэргэжлийн клубүүдэд танилцуулж клубүүд маань энэ зарчмаар бэлтгэл сургалт хангаж тэмцээн уралдаанд оролцож байгаа. Бага насны Grassroots гэсэн тэмцээнийг бол мөн тэр 2 хавар наврын тойргоор явуулж байгаа. Энэ болохоор чинь хавардаа бас 2 сар, зундаа 2 сарын амралтаа, тэгээ намартаа 2 сарын хугацаатай ингэж явж байхаар төлөвлөгдсөн байна. Монголын хөлбөмбөгийн холбоо мөн Азийн хөлбөмбөгийн холбооноос хэрэгжүүлж байгаа энэ өсвөрийн хөлбөмбөгийн
одоо элит хөлбөмбөгийн хөтөлбөр гэсэн ийм хөтөлбөрт бол хамрагдсан байгаа. 1-3 гэсэн шатлалаар дүгнэлдэг. Энэ дүгнэлт нь болохоор энэ дээр харагдаж байгаачлаа ийм шатлалаар явдаг. Нэг одоо байхад өсвөр спортын шалгуур үзүүл, клуб лицензиулалт ийм төлөвлөгөө оролцоо гэсэн энэ маш чухал асуудал байгаа. Хөлбөмбөгийн холбооны академи нэг одоо ийм болцол хангахаар ингээд материал явуулаад одоо бэлтгэл сургал байж байгаа. Энэ бол нэг оддыг авахын тулд бас 3-аас 4 жил шаардахаар ийм юутай энэ дотор бол маш их шалгуур үзүүлэлтүүд дотор манад одоо хангаж байгаа үзүүлэлтүүд байна. Бас цаашдаа бас нэлээд нэмж хийх ажлууд байгаа. Тэгээд энэ үзүүлэлтийг 25 он гэхэд бол ер нь бол хангах боломжтой гэсэн байдалтай явж байна. Манай Монголын эмэгтэй хөлбөмбөгийн хөгжил нь 2009 оноос эхэлтэй. 2009 оноос эхлэн охид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнүүд нь бол тогтмол явагдсны үр дүнд 2015 оноос эхлэн лигийн насан туршидын эмэгтэй анх дугаар тэмцээн маань зохион байгуулагдсанаас хойш лигийн тэмцээнүүд маань тогтмол явагдаж байгаа. Эдгээр тэмцээнүүд тогтмол явагдсанаар манай Монгол улсын шгшээ хогийн тамирчид маань Зүүн Азийн аврах шалруу тэмцээний урдсан шатанд оролцож 2018 онд анх удаа 1-р шатыг бол авч 2-р шатанд оролцсон байгаа. Түүнээс хойш манай эмэгтэй багууд маань бэлтгэл сургалтад тогтмол хийснээр 14 болон 17 насны эмэгтэй академийн багуудыг бол хөлбөмбөгийн холбооны дэргэд бол тогтмол хичээлүүлж байгаа. 14, 17, 20 насны шгшээ хогийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Рё Кавамото ажиллаж байгаа. Мөн манай шгшээ хог маань өнгөрсөн жил Азийн аврах шалралт тэмцээнд анх удаага урдсан шатны тэмцээнд бол оролцсон байгаа. Мөн манай эмэгтэй дасгалжуулагчид маань бол байнгын сургалтанд хамрагдсанаар бол Азийн хөлбөмбөгийн холбооны зэрэгэлэлтэй 14 эмэгтэй дасгалжуулагч, Монголын хөлбөмбөгийн холбооны дотоодын зэрэгэлэлтэй 18 дасгалжуулагчтай одоогоор эмэгтэй хөлбөмбөг маань үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Монголын хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо хамтран UEFA Assist буюу Европын хөлбөмбөгийн холбооны дэмжих хөтөлбөрт бол хамрагдаж Монголын эмэгтэй хөлбөмбөг зориулж сургалтууд бол зохион байгуулагдаж сая бол дууссан байгаа. 4 сарын 2-наас 6-ны хооронд бол зөвхөн эмэгтэйчүүд зориулсан сургалт явагдсан байгаа. Дараагийн арга хэмжээ нь бол 5 сарын 23-наас 31-ний хооронд бол Монгол улсад зохиогдох 17 хүртэлх насны охидын олон улсын тэмцээн маань явагдах байгаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр Монгол улсын ерөнхий боловсролын сонгуулиудын бие тамирын багш нартай хичээл хөлбөмбөгийн хичээл заах аппликейшнийг монгол хэл дээр орчуулагдаж бэлэн болсон. За сургуулиудад багш нараа хамруулаад сургалтаа хийгээ сайхан төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Сургуулийн хөлбөмбөг хөтөлбөртөө хамрагдах сургуулиудын тоог гаргахдаа клуб болон гишүүн байгууллага, гишүүн холбоодоо дамжуулан хөлбөмбөгтэй бас тодорхой хэмжээнд харилцаа холбоотой оролцдог энэ сургуулиудаа бас эхний удаа дэмжиж ажиллая гэдэг 170 сургуулийг нийслэл болон 21 аймагаас сонгож аваад багш нарыг болон сургалтанд хамруулах ажлыг эхлүүлсэн. За энэ сургуулийн хөлбөмбөг хөтөлбөр нь бол олон улсын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэй 2100 бөмбөг гар утасны дөрөнд хэлсэн аппликейшнаар дамжуулж хөлбөмбөгийн хичээлийг хэрхэн заах вэ? Ингээд талбайгаа хуваагаад жижиг талбайн тоглолтуудыг хэрхэн зохион байгуулж болох талаар аппликейшнд монгол хэлээр гарсан байгаа. За тэгээд багш нарыг бас энэ аппликейшнийг Football for School гэдэг гар утасныхаа
Play Store-оос татаж авах хэрэглэх боломжтой гэдгийг дуулахад таатай байна. Хоёр дахь аппликейшн бол Монголын хөлбөмбөгийн холбоо 2020 оноос олон улсын хөлбөмбөгийн холбооны мөн хөтөлбөрийн дагуу хүүгүүд хамгааллын үйл ажиллагааг нэвтрүүлсэн. Тэгээд FIFA Guardians гэж хөтөлбөр бас хэрэгжиж байна. За энэ хөтөлбөрийн дагуу хүүгүүд хамгаал ер нь аюулгүй байдлыг спортын аюулгүй байдлыг бол хэрхэн хангах вэ? Хүүгүүд хамгааллын үйл ажиллагааг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг нь үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. За сургалтуудыг, цугуул сургалтуудыг шүүгч дасгалжуулагч нартаа хүчирсэн сургалтуудыг зохион байгуулж байна. Integrity буюу одоо шудраг тоглолтын юм гар утасны аппликейшнийг хүүхэд хамгаал Child Safeguarding гэдэг хоёр одоо чиглэлтэй аппликейшнийг бэлтгэн гаргалаа. Ер нь хөлбөмбөгийн орчин гэхээр зэрэг хүмүүс хоорондын талын оролцох талуудын харилцаа холбоон төр үндэслэдэг. За дасгалжуулагч нар маань хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцахыг, за эцэг эхчүүд маань ер нь хүүхдүүдэд тоглож одоо хөгжихэд нь хэрхэн дэмжиж туслах ёстой. За клуб багуудын үүрэг хариуцлага гэдэг ингээд талын оролцох талуудын бас үүрэг хариуцлага ер нь ёс зүйн асуудал дээр анхаарах хэрэгтэй байна гэх олон талт нь ёс зүйн чиглэлүүдийг энэ аппликейшнаараа дамжуулж мэдээлэл болгох хүргэж байгаа. За мөн одоо талбай дээр бас мөрийн асуудал хүүхэд өчрхийг өртөөл яах вэ? Хэрхэн хаана хандах вэ? гэдэг энэ холбоосуудыг бүгдийг оруулж өгсөн байгаа. Монголын хөлбөмбөгийн холбооны хүүхэд хамгааллын бодлогыг 2021 онд батлан гаргасан. За энэ бодлогоо хэрэгжүүлэхэд одоо талын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллахад одоо тэгсэн ноцлог гаргаад ингэж ажиллаж байна. За сайн байцгаана уу? Намайг Жаргал сайхан гэдэг. Би Монголын хөлбөмбөгийн холбооны техник хэлтсийн футзал болон элсний хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн байгаа. Өнөөдөр та бүхэндээ футзал болон футзалын спортын талаар товчхон танилцуулга хүргэе. За футзалын спорт маань 1900-аад оны дунд үеэс за Монгол улсад бол 2010-ад оны ихэнх үеэс хөгжиж эхэлж байгаа. За одоогоор дэлхийд бол маш эрчтэйгээр хөгжиж байгаа спортын төрөл гэж явагдаж байгаа. За жижиг одоо орон зай эзлэхийн тулд одоо маш өндөр хурд гаргаж тоглодог спортын төрөл байгаа. Уг спорт маань одоо Монгол улсад мөн эрчтэйгээр хөгжиж байна. За үүний нэг тод жишээ бол 2017 онд манай 20 хүртэлх насны шигшээ баг маань Азийн аврах шалгаруулах тэмцээний шилдэг 8 улсад багтсан маань одоо үүний нэг тод жишээ болж үлдэж байна. За футзалын спортын хувьд бол Монгол улсад 2019 оноос хойш мэрэгжлийн түвшинд хүрэхээр эхлүүлэн ажиллаж байна. Үүний илрэл бол одоо футзал болон хөлбөмбөгийн тамирчид маань тусдаа одоо зөвхөн өөрийнхөө сонгосон төрөлд өрсөлдөхөөр тийм боломжтойгоор хөгжиж ирж байгаа. 500 гаруй тамирчин зөвхөн футзалын төрөлд өрсөлдөж байна. За үүнээс одоо нийт 130 зэрэгэлтэй футзалын дасгалжуулагч байгаас 60 нь олон улсын буюу AFC-ийн ямар нэг дасгалжуулагчийн сертификаттайгаар ажиллаж байна. За мөн олон улсын нэг шүүгч AFC болон FIFA-гийн зэрэгэлтэй шүүгч ажиллаж байна. За футзалын спортын хувьд бол Монгол улсад одоо хөгжих маш өндөр боломжтой спорт гэж тооцогдож байгаа. За яагаад гэвэл Монгол улсын цаг уурын нөхцөл байдлын одоо онцлогоос шалтгаалаад өвлийн үйлрэлд бол бүх тамирчид зааланд илүү бэлтгэл хийх шаардлагатай болдог. Монголын хөлбөмбөгийн холбооны хувьд бол жилдээ 2 дээд зэрэглэлийн лиг буюу дээд лиг 1-р лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. За энэ дээр тус бүртээ 10 багтай за нийтдээ 400 гаруй тамирчин оролцдог ийм 2 лигтэй. За үүнээс гадна жилд дунджаар 15-аас 19 тэмцээнийг зөвхөн футзалын тэмцээн болгож зохион явуулдаг байгаа. За үүнд маань одоо эмэгтэй, одоо ахмад, за мөн хүүхдүүдийн насны ангиллаар зохион байгуулагддаг. Тус тэмцээнүүдийг бол одоо илүү урт хугацаанд явуулах, за мөн цаашлуудаа тамирчдын одоо бэлтгэлжилт, тоглолтын одоо чанар дээр илүү сайжруулах үүднээс одоо Монголын хөлбөмбөгийн холбооноос бодлого баримтлан ажиллаж байна. За мөн дасгалжуулагчийн боловсролыг сайжруулах, олон улсын хэмжээнд одоо хүргэх, түүнтэй одоо хөл нийлүүл алхах. За иймэрхүү бодлогоодыг ерөөдөө цаашдаа бариад ажиллаж байна. Volunteers
to participate in the first activity. You see there are 9 groups, like 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3. Монголын хөлбөмбөгийн холбоо дасгалжуулагчийн боловсролын хувьд Азийн хөлбөмбөгийн холбооныхоо дасгалжуулагчийн конвенцийн дагуу дасгалжуулагч нарт зориулсан мэрэгжил дэвшлүүлэх сургалтуудаа бол өөрснөө хийдэг. Техникийн хэлтсэнд хариуцсан зохион байгуулалтаа хийдэг. За 2018 оноос хойш Азийн хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсэд өөрчлөлт сургалт зохион байгуулалтанд өөрчлөлт шинжилэлт орж за гишүүн холбоод буюу нэг ясна Монголын хөлбөмбөгийн холбоо дасгалжуулагчийн сургалтуудыг дотооддоо зохион байгуулах боломжтой болж байгаа. Дасгалжуулагчийн сургалт маань дотроо 2 төрөл байгаа. За талбай футзалын дасгалжуулагчийн сургалт гэж байгаа. Тусгай сургалтууд буюу футзалын дасгалжуулагчийн сургалтууд, хаалгачийн дасгалжуулагчийн сургалт, фитнесийн дасгалжуулагчийн сургалт гэсэн сургалтууд байна. За эдгээр тусгай сургалтуудыг бол одоогийн байдлаар Азийн хөлбөмбөгийн холбооноос сургагч багш ирж хийдэг. Монголын хөлбөмбөгийн холбоо зөвхөн зохион байгуулалтаа хийгээд сургагч багш нар гаднаас ирж хийдэг гэсэн. Дотоодын сургалтууд гэдэг нь мэдээж дасгалжуулагчийн анхан шатнаас эхсүүлээд зэрэглэлтэй байдаг. Хамгийн анхан шатны зэрэглэл бол D зэрэглэл. Тэгээд C, B, A, Pro гэсэн зэрэглэлүүдийн сургалтууд байдаг. За Монголын хөлбөмбөгийн холбоо бол одоогийн байдлаар B конвенцэд нэгдсэн буюу B, C, D зэрэглэлийн сургалтыг дотооддоо зохион байгуулах боломжтойгоор ажиллаж байгаа. За эдгээр сургалтууд маань шат дараатаа явагддаг бөгөөд шат алгас суух боломжгүй. Хамгийн анхан шатны сургалтандаа суугаад тухайн сургалтаараа өөрийнхөө мэдлэг туршлагыг хөгжүүлэх зорилгоор заавал дасгалжуулагчийн ажлыг дор хаяж 1-2 жилийн хугацаанд ажилласан байх шалгуур байдаг. За ажилласны дараа шатандаа CB зэрэглэлтэй шат ахин суралцдаг. Бүх сургалтууд өөрийн гэсэн шалгуур үзүүлэлтүүдтэй. За үүний дагуу Монголын хөлбөмбөгийн холбоо сургалтуудынхаа зохион байгуулалт хугацаа бүх төлөвлөгөөгөө гаргаад шалгуур үзүүлэлтийнхаа дагуу нийтэд зарлалт өгөөж сургалтуудаа зохион байгуулдаг. Бүгд яг нэг шум игнэ зогссон байна. Сяцын давшин дамжуулт ороод ирсэн. Тоглолтын 34 минут Улаанбаатарын Мэжидорч тоглолтын тооцоог Үндэсний шгшээ багийн хувьд бол өнгөрсөн онд дэлхийн аврах шалралт тэмцээний өрөлсөн шатныхаа хамгийн сүүлийн тоглолтыг бол амжилттай хийсэн. За ингээ хэсгийн сүүлийн тоглолтод Кыргызстаны эсрэг хийгээд хожлыг авч чадсанаар ингээ манай шгшээ баг бол дэлхийн аврах шалралт тэмцээнийхээ өрөлсөн шатны хэсгийн бүх тоглолтуудыг бол амжилттай хийж гүйцэтгэсэн. 6 сарын 8-наас 14-ний хооронд болох Asian Cup буюу Азийн аврах шалралт тэмцээн гэж хэлж болохгүй. Энэ тэмцээний өрөлсөн шатны тоглолтоо хийхэд Монгол улс зохион байгуулагдсан. Тэгээд шгшээгийн хувьд бол энэ тэмцээний өмнөх бэлтгэл ажилдаа хэдийн орчихсон явж байгаа. Тамирчдын хувьд бол яг Монгол улс лигийн тэмцээнүүд бол үргэлжилж байгаа учраас тамирчид бол бүгдээ клубтэй харьяалагдаж байгаа. Лигийн тэмцээнд бол оролцоод явж байгаа ийм байдалтай байна. За мөн шгшээгийн хувьд бол бид бүхнийг эх 9 сард Хятадын Ханчжоу хотод болох Азийн наадам Азийн бага олимп гэж болсон том тэмцээн бас манай хөлбөмбөгийн шгшээгийг бол хүлээж байгаа. Футзалын шгшээ баг маань яг талбай дээр болж байгаа энэ үйл ажиллагааг болж байгаа энэ цаг үед бол яг Малайз улсад бол бэлтгэл сургалтыг хийн. За ингээ Малайзад бол Азийн аврах шалралт тэмцээний өрөлсөн шатны тоглолтод оролцохоор футзалын шгшээг бол Малайзыг зорих учиртай. За манай футзалын шгшээгийн хувьд бол тоглолтын практик бол маш чухал байсан. За ингээд бэлтгэл сургалт бол ер нь бол сайхан хангаж जैन, жигдэрж जैन. Ингээд 5 сарын 8-ны өдөр бол манай футзалын шгшээгийн бие бүрэлдэхүүн Малайзыг зориод ингээд олон улсын тэмцээнд бол оролцлоо. Хөлбөмбөгийн холбоо нийт 8 хэлцтэй. 8 хэлцийн нэг болох тэмцээн зохион байгуулах хэлц байна. Манай хэлц хөлбөмбөгийн холбоо зохион байгуулж бүхий л тэмцээн уралдаан шаардлагатай арга хэмжээний гар бие болцож ажилладаг ийм
эхэлсэн байгаа. Хөлбөмбөгийн холбоо жилдээ дунджаар 46-аас 47 тэмцээн зохион байгуулах юм төлөвлөгөөтэй ажилладаг. За тухайн үеийн цаг үеийн байдал тэгээд тэмцээнд оролцох багийн тооноос хамаарат энэ тоо дээш болон доош хөөрдөг байна. Хөлбөмбөгийн холбоо хоёр спортын төлөв тэмцээн болон зохион байгуулдаг. Энэ футзал болон хөлбөмбөг. 2015 оноос эхлээд статистик үзүүлэхэд нийтдээ жилдээ дунджаар 30 тэмцээн нэг жилийнхаа циркл зохион байгуулдаг байсан бол он ахих тусам лигийнхаа тэмцээнийг урт хугацаанд тэгээд дээрэс нь насны тэмцээнийг зохион байгуулах ийм чиглэлүүд гарснараа жилдээ одоо яг хамгийн оргил үе буюу 2020 он гэхэд нийтдээ 49 тэмцээн зохион байгуулсан ийм төвхтэй. Тэгээд бид бүгдийн мэдж байгаа шалтгаанаар буюу цаад тахлын улмаас улбалаад энэ тэмцээн маань 2-3 дахин буурч жилдээ улсын онцгой комисстэй хамтарч ажилласны үндсэндээ насан туршидтайхаа лигийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ийм туршлагатай байна. Манай хөлбөмбөгийн холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсэн олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажилласны үндсэндээ цаад тахлын үеийн журмыг батлаад хэдий цаад тахалтай байсан ч гэсэн энэ хүнд хэцүү цагт вирусын эсрэг спортын арга хэмжээ зохион байгуулах болцоотой юм а гэсэн иймэрхүү өнгө аястай арга хэмжээ зохион байгуулсан. Манай хэлц нийт 7 өдрийн бүрэлдэхүүнтэй хэлцээний дарга ахлах мэрэгжилтэнгүүд болон хөлбөмбөгийн холбооны ийм ч гэсэн иймэрхүү бүрэлдэхүүнтэй ажилладаг байна. Хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалах, Монголын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн спорт хууль зүйн орчныг сайжруулах, хөлбөмбөгийн шударга тоглолт ёс зүйтэй цэвэр орчныг бүрдүүлэн хангахаар 8 жил 8 зорилт урт хугацааны стратеги хөтөлбөрийн үндсэн дэд зорилт болгон ажиллаж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбоо, тэдгээрийн бүх гишүүд холбоод спортын мөн чанарыг олон нийтэд түгээх, таниулан сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж буйгийн нэгэн хэлбэр бол сургалт видео танилцуулга контентууд илээ. Хэрвээ хэн нэгэн чамд муу тоглоод эсвэл хожигдсны чинь төлөө мөнгө санал болгох юм бол чи яах вэ? Хоёр багийн тоглогч нар талбай дээр хөл тавьж амжаагүй байхад үр дүн нь шийдэгдчихсэн бол ямар санагдах вэ? Спортын мөн чанар юу вэ? Шударга тоглолт, ёс зүй, цэвэр тоглолт. Энэ бүхэн бол бидний ямагт хамгаалах ёстой хөлбөмбөгийн үнэт зүйлс. Талбай дээрх тоглолт тааварлашгүй байх нь юу юунаас илүү чухал. Сүүлийн жилүүдэд тоглолтын булхайн дэлхийн хөлбөмбөгийн шударга байдалд ихээхэн аюул учруулж байна. Тоглолтын булхай буюу тоглолт наймаалцах гэдэг нь тоглолтын үр дүнг эртнээс тогтоох гэсэн утгатай. Жишээ нь санаатаагаар ялагдал хүлээх, эсвэл тодорхой голыг зориуд алдах зэрэг юм. Энэ бүх үйлдэлийн гол сэтэл нь спорт мөрийнөөс ашиг олохоос эхлээд цаашдын тоглолтод өөрт ашигтай байдал үүсгэх хүртэл шалтгаантай байдаг. Утсан хүүхэлдэйн утсыг татаж байгаа хүмүүс нь ихэвчлэн зохион байгуулалттай гэмтэргийн бүлэглэлтэй холбоотой байдаг. Эсвэл хөлбөмбөгт оролцогч талын хүмүүс байх нь ч бий. Тэдний гол байн тоглолтод шууд болон шууд бусаар нөлөөлж чадах тоглогч, дасгалжуулагч, шүүгч, албаны хүмүүс байдаг. Тоглолт наймаалцагч нь эдгээр хүмүүстэй тоглолтыг булхайцуулах, нөлөөлөх зорилгоор авилга өгдөг. Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс ямар ч нөхцөлд тоглолт наймаалцах, авилгатай холбоотой хэрэгүүлийг хүлцэхгүй, твжихгүй. Олон улсын хөлбөмбөгийн холбооны гол зорилго бол хөлбөмбөгийн шударга байдлыг сахиж, тоглолт наймаалцах явдлыг зогсоож, хөлбөмбөгийн тэмцээн уралдааныг хамгаалах юм а. Олон улсын хөлбөмбөгийн холбооны хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалах гарын авлагад нийцүүлэн Монголын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалах журмыг батлаад байна. Энэхүү журам хөлбөмбөгт хамаарах бүхий оролцогч талуудад хамааралтай бөгөөд дотоодын болон олон улсын альж төвшөнд хөлбөмбөгийн спортод мөрийг тавих, тоглолт наймаалцах, авилга, хахуулийг хориглохоор журамлагдсан. Мөн талууд урьдчилан сэргийлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулахыг тусгаж өгсөн юм а. Монголын хөлбөмбөгийн холбоо тоглолт наймаалцах, мөрийг тавих, авилга, хахуултай холбоотой шударга бус үйл ажиллагааг илрүүлэх, тогтоох, урьдчилан сэргийлэхийн тулд шударга байдлын ажилтан Integrity Officer-ыг томилон ажилуулж эхлэв байна. Энэхүү ажилтан нь өргөдөл мэдээллийг хүлээн авч урьдчилсан шатны мөрдлөгийг хэрэгжүүлэх бөгөөд цугларсан бүхий л баримт нотлогоонд дүгнэлт үйлдэн Монголын хөлбөмбөгийн холбооны эрх зүйн байгууллагад шилжүүлэн ажиллах юм а.
Монголын хөдөлмөрийн холбооны эрх зүйн байгууллага дээрх агуулга бүхий хүсэлт дүгнэлтийг хүлээн авч сахилгын дүрм, ёс зүйн дүрмүүдэд заасны дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэнэ. Монголын хөдөлмөрийн холбоо цагдаагийн ерөнхий газар болон авилгатай тэмцэх газартай хөдөлмөрийн спортод тоглолт наймаалцах, мөрий тавих, авилга өгөх болон авахтай холбоотой шударга бус, хууль бус үйл ажиллагааг мөрдөн шалгах, илрүүлэх, тогтоох, мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таниулах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж хүчгийг байгууллаа. Үүнтэй холбоотой зөрчил мэдээллийг Монголын хөдөлмөрийн холбооны integrity@d6-аас MFF-цэг имэйл хаягаар илгээж шударга байдлын ажилтнанд мэдээлэх боломжтой. Мөн та бүхэн Android болон iOS үйлдлийн аль ч систем гар утаснаас MFF Integrity хэмээх хайлтгийн татаж авах боломжтой юм. Энэхүү аппликейшнийг гар утсан дээр татаж авснаар шударга бус үйл ажиллагааны зөрчлийн талаар мэдээллийг мэдээлж хамтран ажиллах, мөн Монголын хөдөлмөрийн холбооны холбогдох дүрм, журам, зүйл зардуудтай танилцах боломжтой болох юм а. Монголын хөдөлмөрийн холбооны хамаарал бүхий оролцогч талууд хөлөмөгт мөрий тавих, тоглолт наймаалцах, авилга өгөх авахын эсрэг шударгаар оролцох амлалтанд гарын үсрэг зурж нэгдэн орж байна. Тухайлбал Монголын хөдөлмөрийн холбооны ерөнхийлөгчөөс эхлээд удирдах зөвлөл, аппаратын ажилчид, ангилалтай бүх шүүгч нар, бүх насны шигшээ багууд, клубын удирдлага, албаны хүмүүс, тоглогч нар, мөн 21 аймгийн гишүүн холбоод гарын үсрэг зурж нэгдсэн билээ. Монголын хөдөлмөрийн холбооноос хөлбөмбөгийн тоглолт, тэмцээн шударгаар, ёс зүйтэй, цэвэр тоглолтыг бүрдүүлэхийн төлөө дүрм журам болоод үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагаанд дан ганц Монголын хөдөлмөрийн холбооны хэрэгжүүлээд биелэгдэх ажил биш бөгөөд оролцогч бүх талуудын дэмжлэг, оролцоо, мэдээлэл хамтын ажиллагаанд тулгуурлах юм а. Ингэж талууд нэгдэж ажилласнаар хөлбөмбөг талбай дээр шударга өрсөлдөж, тоглолтын үр дүн тааварлашгүй байх үндсэн мөн чанар нь хангагдах юм а.